зориултын зохион байгуулалтаас гадна бид нар бие бэлтрийг хөгжүүлэхийн тулд дасгал хөдөлгөөнийг одоо хийж гүйцэтгэдэг. Энэ багштайгаа хамтраад зохиомжт буюу хэрэгэлтэй, хэрэгэлгүй гэд дасгалуудыг зохиомжилж хийдгээрээ бас онцлог. За тоглонгоо хөгждөг учраас тэр тоглоомонд нь одоо ямар чадвар нь дутагдaltaй байна, хөдөлгөөний гарын булчин одоо хөгжил муу байна уу? Аль эсвэл одоо хөл гараа зохицуулах чадвар нь муу байна уу? Самбаачлах хурд нь дутагдaltaй байна уу? Энэ чадваруудыг хөгжүүлэх зорилготойгоор үндсэн хөдөлгөөн буюу бие балдрыг хөгжүүлэхээс гадна чагсаалт зохион байгуулалтыг хийж сургаж байгаа. За ингэснээр яах вэ гэхээр хүүхэд маань насандаа зохицсон одоо стандарт урт чадваруудыг эзэмшиж гарч байгаа. Тэгээд 6 наснда сургуульд ороод тэр чадварууд нь улам хөгжөөд явах юм аа.